Японы нэр дэвшилтийн доктор Тиара Хигагийн нээсэн биологийн дэвшилтийн технологи болох EM технологиг Монголд нутагшуулах ажил эхлээд 1 жил болж байна. Энэ үйл ажиллагаатай холбогдуулан үндэсний хэмжээний форумыг өнөөдөр зохион байгууллаа. EM технологи гэдэг нь чухам юу болох, ямар ач холбогдолтой болох талаарх мэдээллийг одоо хүргэе. EM гэдэг нь ашиг тустай эерэг микроорганизм гэсэн үгийн товчлол юм байна. Химийн бус натурал органик аргаар бага зардлаар өндөр бүтээмжтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, байгаль орчны элдв бохирдлыг бууруулах, экосистемийг сэргээх замаар дэлхийн дулааллыг удаашруулж цөлжилтийг багасгах гээд олон талын ач холбогдолтой бүтээгдэхүүн. Байгаль орчны элдв бохирдол гэдэг нь цэвэрлэг байгууламжаас гарах таагүй үнрээс эхлээд агаар хөрсний бохирдол, тоосжилт зэргийг хэлж байгаа. Энэ бүтээгдэхүүнийг өөрийн эх орондоо нутагшуулах үйл явц болоод ямар аргаар ашиглах боломжтой талаар өнөөдрийн форумын үеэр зөвлөлдөж байна. Форумоор дэвшилтэд органик технологиг хэрэгжилж ирсэн 30-аад жилийн олон улсын туршлагаас судалж Монголд нутагшуулах ажлын эхний үр дүн хэлэлцэж байна. Тэгэхээр энэ технологи бол өөрөө 3 үндсэн зарчим дээр үндэслэн ийм олон салбарт хэрэгжилж болдог технологи. Энэ бол одоо хүчлэг чанар түрүү өөрийн чинь хэлдэг дээр одоо нийлэгжүүлэлт тэгээ 3 дахь нь одоо ашиг багтай энергийг цэцэр идэвхтээс хэсүүлээ тэр энергийг ашигтай энерги болгож хувиргадаг ийм зарчим дээр үндэслэн технологи. Монгол улсын хувьд бол бид юу гэж үзэж байгаа вэ гэхээр бол энэ одоо цэвэрлэх байгууламж одоо усны бохирдол за тэгээд газар тариалангийн системд одоо ургацыг нэмэгдүүлэх энэ боломжийн асуудал дээр судалгаа хийж байна. Хийсэн туршилтын үр дүнгээс харахад жишээлбэл Шилхууны академийн биологийн хүрээлэн, физик технологийн хүрээлэн хамтраад чинь төв цэвэрлэх байгууламжийн лагийг ариуцах гэж үзсэн. Ингээд бол лагын дотор байсан хүн тортой металл болох жишээлбэл хүнцэл, хар туглаг, стронций гэх мэт металлууд бол 2.5-аас 5 дахин буурч ийм үр дүн үзүүлсэн. Мөн одоо бидний өдөр тутам хэрэглэдэг одоо үндэсний ус байна тийм ээ. Тэгэхээр EM керамик цаас бүтээгдэхүүн байдаг. Энэ бүтээгдэхүүнийг ашиглаад бид нар бас ямар өөрчлөлт орох нь гэсэн ийм судалгаа хийж үзсэн. Тэгэхэд бол холормын 30 минутын дотор холормынгүй ус болгож чадж байгаа. Өндөр үр дүнтэй энэ бүтээгдэхүүнийг уулуурхай үйлдвэрлэл ахуйн бохирдлоос үүдэлтэй хөрсний бохирдлыг багасгах, үржил шимгүй болсон талбайг сэргээх, гол нуурын усыг цэвэршүүлэхэд ашиглаж болно. Мөн сүүлийн үед хотын иргэдийн талбайны өвчин болоод байгаа шарилж хогийн ургамлыг устгах зорилгоор усалгааны технологитой хослуулан хэрэглэвэл олон хүнд чухал ач холбогдолтой сайн нөлөөг үзүүлнэ гэдэг нь батлагджээ. Үүнээс гадна цемент, ханы материал, замын чанарыг сайжруулах, будаг, цавууны эрүүл мэндэд нөлөөлдөг сөрөг нөлөөллийг багасгаж болохыг ч өнөөдрийн форумд оролцсон эрдэмтэд баталж байгаамаа. Мэдээллийг Шинээр Лавгцүрнаар бэлтгэлээ.